амтлагааны хувьд бол өдрийн дор хаяж 50 дээж амсдаг. Намайг Дэлгүүн гэдэг 26 настай MSS Coca-Cola компани чанарын мастраар ажилладаг. Манайд үйлдвэрлэдэг бүх бүтээгдэхүүнүүд нь олон улсын стандарт шаардлагын дагуу байдаг. Бид бүхэн тэр бүтээгдэхүүний стандартын шаардлагыг мөрдүүлэн ажиллах үүрэгтэй байдаг. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн явцад 30 минут тутамд дээж авч чанарын үзүүлэлтүүдийг нь хяндаг. Цаг тутамд дээж авч микробиологийн үзүүлэлтүүд болон бүтээгдэхүүний тогтмол байдал, бүтээгдэхүүний аюулгүй байдлын шинжилгээнүүдийг хийдэг байна. За бидний хийдэг тэр олон төрлийн шинжилгээнүүдийн хамгийн чухал хэсэг нь тэрхүү үнэлгээний шинжилгээ байгаа. Энгийнээр хэлбэл амтлагаа гэсэн. Бүтээгдэхүүний гадаад байдал, үнэр, амт нь стандарт шаардлагад нийцсэн байгаа эсхийг үнэлэхийн тулд бид нар мэдрэхүүн үнэлгээ буюу амтлагааны шинжилгээг хийдэг гэсэн үг. Зарим төрлийн үнэр амт нь лабораторийн тоног төхөөрөмжөөр үнэлэхэд хүндрэлтэй боломжгүй байдаг учраас мэдрэхүйн үнэлгээний шинжилгээ нь бол цэвэр хүний амтлах, үнэрлэх, харах мэдрэмжинд тулгуурласан олон улсын стандартаар баталгаажсан нэг төрлийн шинжилгээний хэлбэр байгаа. Мэдрэхүйн үнэлгээ хийх өрөөг стандартаар зааж өгсөн байдаг. Гадны дуу чимээгүй, үнэргүй, гэрэл сайтай, хүний дуу чимээнээс хол тусгаарлагдсан нөхцөлд мэдрэхүйн үнэлгээг хийх ёстой гэж заасан байдаг. Амтлагаа хийдэг ажилт нь дэлхийн Coca-Cola-гийн стандарт шаардлагын дагуу сургалтанд суугаад шалгалт өгж баталгаажаад түүнийхээ дагуу сертификат авсан олон улсын стандарт шаардлагад нийцсэн амтлагч нар бэлтгэгдсэн байдаг. Мэдрэхүйн үнэлгээний сертификаттай болсон ажилтан маань дэлхийд даяар үйл ажиллагаа явуулж байгаа Coca-Cola-гийн аль ч компанид, аль ч үйлдвэрт ижил стандартын дагуу амтлагаа хийх чадвартай болсон байдаг. Энэ нь хэрэглэгч бүрт дэлхийн хаанч ижил стандарттай, ижил амттай бүтээгдэхүүнийг хүргэх бид нарын ажлын хамгийн чухал хэсэг.